Бичлэг хийж явах үед бүх зүйл энгийн харагдана. Шүндүүл өнгөрч явах үед аав хүү хоёр орон дээрээ тайван хэвтэж явах өгөөд тухайн үед гэрт нь өөр хинч байгаагүй гэж аав нь өөрөө батлан хэлсэн байдаг. Тиймээс дараа нь болсон зүйл бүрж тайлбарлахын аргагүй санагдана. Хүүн гинэт аав руугаа эргэн харж хаалганы дэргэд аимшигтай найз зогсож байна гэж хэлэхэд аав ихэндээ үүнийг зүгээр л хүүхдийн төсөөлөл байх гэж бодсон бололтой. Гэтэ хүү айсан өнгөөр дахин давтаж хэлэхэд аав хаалга руу анхааралтай ширтэж эхэлдэг. Яг тэр мөчөд ямар ч хүн ирээгүй байхад коридорын гэрэл өөрөө асч нам гүн байсан байшин дотор нэг л сонин тайван бос уур амьсгал бүрлдэж эхэлнэ. Scary friend. Scary friend. Тэд хоёулаа өрөөнөөс гарч шалхахаар хөдөлж бичлэг үргэлжилсээр байх үед угаалгын өрөөний хаалга хинч түлхээгүй байхад ааж маар хаагдаж яг л дотроос нь хэн нэгэн татсан мэт хөдөлдөг. Энэ бүхний тухай үед аав анзаараагүй бөгөөд харин дараа нь бичлэгээ дахин үзэхдээ л жинхэнэ айдас эхэлсэн байдаг. Хэрвээ үнэхээр тэд гэртээ хоёулаа л байсан юм бол тэр гэрлийг хэн насаасан бэ? Хаалгыг хэн хаасан бэ? Хамгийн чухал асуулт нь хүү яг хэнийг эсвэл юуг аимшигтай найз байна гэж харсан юм бол шөнө оройн нам гүнд нэгэн гэр генет сэрээд доод давхраас нүл ойлгохтой чимээ сонсогдож эхлэхэд эхэндээ тэр шалах уу үгүй юу эргэлзэж байлаа. Учир нь иймэрхүү хачин зүйлс түүний гэрт өмнө нь ч тохиолдож байсан гэдгийг тэр өөрөө бичсэн байдаг. Тэр бичлэг хийж эхлэхдээ энэ бүхнийг өрөөний хамтрагч нь тоглоом шоглоомоор хийж ээж маадгүй гэж бодсон ч гараж руу орж шалгасны дараа генет байшин дотроос чанга дэлсэх чимээ гарч яг араас нь гэрлийн бүрхүүл савлах мэт ганхаж эхлэхэд байдал ерөөсөө тоглоом биш гэдэг нь тодорхой болсон. Alvin. Funny anymore, man. Alvin. Shit ain't funny, man. Alvin. Тэр айсандаа шууд өрөөрөөгөө буцангүйдэг. Гэхдээ үүгээр дууссангүй. Хэд хоногийн дараа тэр Xbox-ийнхоо motion sensor-ийн шөнийн гормыг туршиж үзэхээр бичлэг хийж байхдаа гэрэл унтраагаад night vision асаах мөчөд галтгооны хэсэгт яг хүний дүрстэй төстэй хоёр сүудэр хэлбэржиж нэг нь эсэг хөдөлж байснаа доошилж алга болж нөгөө нь араас нь гарч ирээд дахин харанхууд уус нь ноддог. Hey you guys, I just wanted to show you guys a pretty quick feature of the Xbox One and its Kinect. It actually has a pretty cool night vision that I just found today. And if you guys already know it has night vision, then
I'm gonna show the people who don't know. So right now it's completely dark in this house right now. All you can basically see is my Xbox One controller. Now I'm gonna switch on the night vision for you guys. As you can see, it lights up the whole room. It's actually a pretty cool feature. I don't know if they have an app for this or whatnot, but they also have this version of the camera. I don't know what it is. I think it's either infrared or something like that. And then back to dark. As you can see, all you can see is my Xbox controller. And then back to night vision. It's actually, pretty cool feature for the Xbox Connect that I haven't really heard of until now. Maybe they have an app for it or something like that. But yeah, thanks for watching. Тухайн үед тэр юу ч анзаараагүй. Харин бичлэгээ дахин үзэхдээ л ард нь хинч байх ёсгүй газар ямар нэгэн зүйл хөдөлж байсныг олж харсан бөгөөд энэ мөчөөс хойш түүний хувьд тохиолдлын гих тайлбар бүр хангалтгүй санагдаж эхэлжээ. Энэ үнэхээр сүнслэг оршихуй байсан уу эсвэл камерын эсвэл техникийн гэрлийн тусгалын зөрүү байсан уу гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдсэн ч нэг зүйл ойлгомжтой. Тэр шөнө түүний гэрт хэн нэгэн байгаагүй мөртлөө бичлэг дээр ганцаараа байсангүй. Ernesto Espinoza гэх нэгэн аав өөрийн YouTube суваг дээр гэр бүлийнхаа өдөр тутмын бичлэгүүдийг байнга оруулдаг. Ихэнх нь зүгээр л хүүхдүүдтэйгээ цагийг сайхан өнгөрүүлж байгаа энгийн дулаахан бичлэгүүд байдаг. Гэхдээ түүний оруулсан 2 бичлэг бусдаасаа огт өөр хүмүүсийг нэлээд түгшээсэн юм. Эхний бичлэг дээр аав нь хүүгээ тоглоом тоглож байгааг бичиж сууна. Бүх зүйл хэвийн хүүхэд нь тоглоомдоо анхаарсан, аав нь зүгээр л хажуугаас нь бичиж байлаа. Ya suyo, ya la tienen ahí. Ya la tienen ganada. Eso. ¡Qué pro! ¿No se dio la canción? Гэтэ бичлэгийн болон тоглоомнуудын овоолгын дунд нэг хүүхэлтэй маш бага нь гэтэ тодорхой хөдөлж байгаа нь харагддаг. Хинч хүрээгүй салхич байхгүй. Гэтэл тэр хүүхэлтэй зүгээр л өөрөө хөдөлчихсөн. Ernesto тухайн үед түүнийг огт анзаараагүй бөгөөд харин дараа нь үзэгчид бичлэгийг сайтар ажиглаж байгаад буланд байгаа хүүхэлтэйг харсан уу гэж бичиж ихснээр энэ зүйл ил болжээ. Гэхдээ жинхэнэ аимшиг дараагийн бичлэг дээр дахин гарна. Түүний охин зочны өрөөнд бүжиглэж байхад арын өрөөнд нэг бараан сүүдэр яг хүний дүрс шиг хурдан өнгөрөөд дараа нь хаалга өөрөө хаагддаг. Бүх зүйл секунд хүрэхгүй хугацаанд болж нүд ирэмхийн зур. Гэхдээ анзаарсан бол тэр дүрс яг л хэн нэгэн гэр дотор алхаж байгаа мэт харагдана. Үзэгчид түүнийг маш их анхааруулж чи гэрээсээ нүүснэн дээр гэж хэлсэн ч Ernesto одоогоор дахин ийм зүйл болоогүй учраас хэвийн амьдралаа өргөжлүүлж байгаа гэжээ. Гэтэл асуулт хэвээр үлдэнэ. Тэр хүүхэлтэй яагаад хөдөлсөн юм бол? Тэр сүүдэр үнэхээр хүн байсан уу? Эсвэл камер дээр санамсаргүй өөр зүйл бичигдсэн хэрэггүй? Melanie гэх нэгэн эмэгтэй багадаа чийлд өсөж байхдаа телевиз үзсэн тухайга ярьжээ. Энгийн л хүүхчийг нэвтрүүлэг, реклам гэд юу л гарна тэр бүгдийг үздэг байсан гэдэг. Гэхдээ нэг реклам түүний ойтонд одоо хүртэл тод үлдсэн байна. Яагаад гэвэл тэр анх үзэхдээ л энд нэг сони юм байна гэж мэдэрсэн аж. Тэр ганцаараа ингэж бодог өөр хүмүүс ч бас яг тэр реклам дээр нэг хачин дүр анзаараад бичлэгийг нь дахин нийтэлсэн байдаг. Реклам дундуур хэсэгхэн секундэд буудан дээр сууж байгаа эмэгтэйн ард тусгалаас нь нэг царай харагддаг. Яг л ширтэж байгаа мэт бараг инээмсэглэж байгаа ч юм шиг. Гэхдээ тэр зарай тухайн эмэгтэйтэй огт адилгүй. Зураг солигдоход тэр нүур алга болчихно. Яг л хизээч байгаагүй юм шиг. Хэрвээ тэр үед өрөөнд өөр хинч байгаагүй бол тэр тусгал дээрх нүур хинэх байсан бол
Зарим нь зүгээр л камер барьж байсан хүний тусгал гэж тайлбарладагч, харин зарим нь энэ бол санамсаргүйгээр бичигдсэн сүнсний дүр байсан гэдэгт итгэдэг. Харин та юу гэж бодож байна? Комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. Индонезид нэгэн гэр бүл нас орсон төрөл төрөстийнхөө дурсгалыг хүндэтгэхээр оршуулгын газарт очижээ. Тэд бараг бүтэн өдрийг тэнд өнгөрөөсөн байна. Орой болохын өмнө явхдаа тэд дурсгал болгон олон зураг дарсан бөгөөд ихэнх нь зүгээр л энгийн санамсаргүй авсан зургууд байсан аж. Гэхдээ гэртээ очиод зургуудыг шалгаж үзэхэд нэг зураг тэднийг цочоож орхижээ. Зургийн нэг буланд тэдний хинэнч биш танихгүй нэгэн дүр тодорч харагдсан байна. Тэр хүн яг тэнд зогсож байсан мэт. Гэхдээ гэр бүл баттай хэлж байгаа нь тэр үед тэднээс өөр хэн ч оршуулгын газарт байгаагүй гэдэг. Оршуулгын газарт авсан зураг гэдгийг бодоход бүрч чихүүцмээр зарим нь энэ бол хүүхдийн сүнс байсан байж магадгүй гэж таамагласан ч магадгүй тэр оршуулгын газарт нутаглуулсан нэгнийх нь сүнсч байж болох юм. 2016 оны 8 сарын 6-ны өдөр нэгэн жижиг YouTube суваг 2 хамгаалтын ажилтны бичлэгийг нийтэлжээ. Тэд сургууль дотроо ээлжиндээ ажиллаж байжээ. Бичлэгийг сонсоод испани хэлтэй магадгүй Аргентинд болсон явдал болтой. Тэд тухайн үед сургууль дотор ганцаараа байсан гэж ярьдаг. Гэтэл нэг хамгаалагч нь коридороос хачин дуу сонсогдож байна гэж нөгөөдөө хэлнэ. Эхэндээ эргэлзэж байсан ч эцэст нь шалгахаар тэд хоёр явжээ. Sí, boludo, hace un resfrío. Pero acá parece que hace más frío, porque dice cuando hace frío que es por algo, digamos. ¿Dónde escuchas? Boludo, acá hay ruido en toda la escuela. Pero sí, boludo, ¿no escuchaste? ¿Ves escuchar? ¿Escuchás, boludo? ¿No escuchás? Que nada, boludo. A ver. Cerrado. Pues sí. Hay como una cortina ahí. Sí. ¿Dónde escuchaste, boludo? Sí, boludo, para mí que por allá. O ahí, no sé. Mira, mira. Por acá era. No, boludo, ¿viste eso? Boludo. Aguantá, boludo, aguantá. Тэд коридороор явж хоосон ангид камераа чиглүүлэхэд хаалганы дэргэд нэг сандал сонин байрлалтай байгаа нь харагдана. Яг тэр мөчөөд сандал гинэт өөрөө хөдөлж эхэлдэг. Хинч хүрээгүй, хинч ойрхон байгаагүй атал сандал аажмаар хөдөлж эхэлнэ. Үүнийг харсан хоёр хамгаалагч айд сандран тэр дороо зогтдог. Бичлэгийн тайлбарт үнэхээр ямар нэгэн ер бусын зүйлтэй таарсан гэж бичсэн байдаг. Зарим үзэгчид үүнд итгэдэг. Гэхдээ зарим нь бол энэ бол зүгээр л ос татсан эсвэл хэн нэгэн дотор нуугдсан байсан гэж эргэлздэг. Хамгаалагч ангид бүрэн орж шалгаагүй учраас үнэхээр хэн нэгэн байсан уу эсвэл огт байгаагүй юу гэдгийг батлах арга байхгүй. Та юу гэж бодож байна? Комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй.